За та бүхэнд өнөөдөр мэдээг хүргье. Тэгээд өнөөдрийн сонгож авч орчуулгаар болсон дуу маань энэ 71 оны 6 сарын 16-нд Нью-Йоркийн East Harlem гэдэг газар төрсөн Tupac Amaru Shakur бидний мэдхээр Tupac Shakur-ийн дуусан Change гэдэг дууг сонгож авч орчуулгаар болсон юм а. Тэгээд яагаад сонгосон гэхээр яг одоогоос 13 жилийн өмнө 96 оны 9 сарын 13-нд Tupac тэр Vegas-д Mike Tyson-ы тоглолтыг үзэж явж байгаад машин дотроо буудуулсан байдаг юм а. Тэгээд тэрнээс хойш 4-5 хоногийн дараа өгсөн өнөөдөр байсан юм байна. Тэр ойгон тохиолдуулаад тийм бас монголчуудын нэлээд их юм мэдэх бахтай Change ялангуяа дээшээ ах ихснэр бол аягүй сайн мэдж байгаа. Одоо тэг орчуулад видео эхлүүлье. Slamreport.com гэж ороод Америкс хүссэн бараагаа дахиад өөрийнхөө гар дээр аваарай. Үүнтэй холбоотой мэдээлэл болон төлбөр тооцоо яаж хоорондоо шилжүүлэх, бараагаа зээж хүлээж авах гэх нарийн ширийн мэдээллийг Slamreport Squad гэсэн Instagram хаягаар орж лавлаж асуугаарай. Мөн яг энийг хариуцж байгаа хүнтэй бүр тулж харилцъя гэж хүсвэл Instagram дээр улан баяар гэдэг энэ манай дүүд шид ингээ хариуцсан ажиллаж байгаа хүн байгаа. Тэгээд та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй. Come on. I see no changes. Wake up in the morning and I ask myself, is life worth living? Should I blast myself? I'm tired of being poor and even worse, I'm black. My stomach hurts, so I'm looking for a purse to snatch. Cops give a damn about a Negro. Pull a trigger, kill a nigga, he's a hero. Get it back to the kids who the hell cares. One less hungry mouth on the welfare. First ship them, don't let them deal with brothers. Give them guns, step back, watch them kill each other. It's time to fight back, that's what Huey said. 2 shots in the dark, now Huey's dead. I got love for my brothers, but we can never go nowhere unless we share with each other. We gotta start making changes. Learn to see me as a brother instead of 2 distant strangers. And that's how it's supposed to be. How can the devil take a brother if he's close to me? I let it go back to when we played as kids, but then it changed. And that's the way it is. За дуу тэгээ 3 бодохтой. Сая ихний бодгоны дуслаа. I see no changes, wake up in the morning, ask myself, is life worth living, should I blast myself гэд. Тэр нэг ойлгомжтой ингээд ямар ч өөрчлөлт харахгүй байна. Би өглөө босоод өөрөөсөө асуудаг. Энэ амьдралын төлөө зүтгэхэд амьдрах хэрэг байна. Эсвэл зүгээр тэгээ байгаа амьдралаа шууд пластик гэдэг дураараа ингээд ганц амьдрын гээд хамаг юм а тэ пластик хөө. Би тэгээ I'm tired of being poor and even worse and black my stomach hurts, I'm looking for purse to snatch гэхээр би ядуугаас нөхөр залгах чинь тэгээ хамгийн хэцүү энэс бүр хэцүү хар арстан байхаас залгах чинь миний гид сүлсөө тэгээд шүүрээ цухтаах тийм цүнх хагаа явж байна одоо дээр мих гэдэг нэг гэсэн утгатай. Тэгээд Cops give a damn about nigger pulled sugar kill nigger he's a hero гэхээр тэгээд цагдаанд орвол нигерүүдийн талаар ерөөсөө тэднийг авч хилцдэггүй те. Дээр give a damn гэдэг нь тэгээд pulled sugar kill nigger гэхээр те нөө гох дараад нигрийг алсуул тэр алсан цагдаа criminal биш hero болдгоо гэсэн ийм мессеж л явж байна. Тэгээ энэ стил одоо цагт ч гэсэн хэвээр байгаа. They give a crack to the kids who the hell cares, one less hungry mouth on the welfare here. Crack cocaine тэ одоо энэ годовжны хямдхан crack crystal meth одоо юу гэдэг эдний хүүхдүүдэд өгөө. Тэгээд тэдний хэрэглэн зөвхөн хинд ямар хамаатай юм бэ? Тэгээд нэг төвсийн мөнгөн дээр тэ одоо welfare гэдэг чи одоо улсын зардал одоо тэндээс нөхөн төлбөр хүүхдээ одоо мөнгө зэн гэдэг шиг тэ тийм мөнгө авахгүй тийм өсгөлэн ам нэг тийм үлсгэлэн ам үгүй болно гэсэн утгатай хоёр мөр хооронд явж байна. Тэгээд үргэлжлээд first ship him dope and let him deal to brothers came gun step back watch him kill each other гэхээр тий ойлгомжтой. Dope чинь нөгөө хар тамхиа одоо юу гэдгийг South America ship хийгээд тэднийг энэ харуудад зараа тэгээ харуудад буу өгөөд тэгээд зүгээр өөрсдийг нь хаяа step back тэгээ хоолоосаар тэгээд тэднийг өөрсдийг нь алахын хараад зугаацаа сууж гэсэн утгатай мессеж хэлээд байгаа. Цагаануудыг л цаагуурын давхар хэлээд байгаа юм шиг байна. Тэгээд үргэлжлээс time to fight back that's what he said 2 shots in dark now he's dead гэхээр одоо эднэртэй тулдаж тэмцэх цаг болсон гэж Hugh хэлсэн гэ. Hugh нь хэн бэ гэсэн чинь тухайд нөгөө Black Panther гэдэг тэр хөдөлгөөнийг ахалж исэн тэр ахлагчл байсан юм байлээ. Тэгээд Tupac ээж чинь өөрөө бас тэнд айгүй итгэвтэй явдаг байсан тийм эмэгтэй хүн байсан гэж байгаа. Тэгээд шин 2 удаа буудаад тэг хүүг алдсан. I got love my brother but we can never go unless we share with each other гэхээр би бол өөрийнхөө brotherтэй одоо хар арстан одоо нахан дүүстэй те бүгдэнд нь хайртай. Гэхдээ бид нэр биентэйгээ юмаа шеэрлэж те бас бусдтайгаа ингэж юмаа шеэрлэж явахгүй бол бид нэр хаачаач явахгүй гэдэг нэг утгаараа бас цагаануудтайгаа те ингээд харилцан тохиролцоо тэд нэртэйгээ зогцож ингэж амьдрахгүй бол нэгэнт нэг юм уусд амьдарч иж одоо бие биенээ үзээ ядаад ингээд бол бид нар хол явахгүй энэ байдлаасаа гарч чадахгүй гэж
цаагаараа мессеж бас явуулгаа юм шиг байгаа. Тэгээд we gotta stop making change, learn to see me as a brother instead of two distant strangers гэхээр бид нар одоо өөрчлөлт хийж их хэрэгтэй байна. Тэ би биенийгээ шал танихгүй strangerтэй гадны хүмүүс гэж харж байхаар яагаад юм адилхан харстай юм brotherтэй гэх нэг нэгэндээ туслаад ингээд явж болдгүй юм бэ? And that's how supposed to be. How can I deal with a brother if he's close to me? гэхээр тэгээд энэ ер нь that's how supposed to be гэхээр яг энэ байх хэвээр ерөөхдөө байдгаараа л байна. Одоо байдгаар болж ийн гэсэн тийм утгатай. Тэгээд би хэрвээ өөрийнхөө тэ brother одоо хажуу зогсож байгаа танихгүй ч гэсэн энэ хараа ирсэн brother тагаа ойрхон байсан бол яаж одоо тэр чөтгөр ирээд миний тэр brother-ыг аваад явж чадах юм бэ гэсэн утгатай бас тийм нэгэндээ туслаа явуул чөтгөр одоо тайлалын ч ингээд гайтыг явахгүй гэсэн утгатай мессеж одоо шүү. Тэр үргэлжлээ go back when the played as kids but things change and that's the way it is гэхээр би өөрийнхөө хүүхэд байсан цагууд очиод тэгээд ингээд наас нөхдөөгөө та ингээд тоглож хүүхднээсээ дуурсмаар байна. Гэхдээ юмс өөрчлөгддөг. Тэгэл that's the way it is гэхээр ч одоо энэ юу гэж тайлбарлах юм. Яг одоо тий одоо энэ л одоо ерөөхдөө жамс орол болж байгаа гэсэн утгатай that's the way it is гэх тийм тэгээд бид нар мянга хэлж орлоод юу ч чадахгүй гэсэн цаагаараа давхар мессежтэй. Ингээ эхний мөр дуусч байна. Одоо дахилт руу н ороод тэг хоёрдугаар удаа нурцгоё. Come on. That's just the way it is. Things will never be the same. That's just the way it is. Oh yeah. За тэгээ сайн орж ирсэн дахилт нөө дахилт л ерөөдөө ойлгомжтой. That's just the way it is. Things will never be the same гэдэг. Угаасаа болдгоороо болж байна. Тэгээ юм ингэж байнга нэг хэмжээ нэгтэй адилхан юм байдалтай гэж байдгүй ингэж үргэлж өөрчлөгдөж идэгөө солигдож идэгөө гэсэн утгатай дахилт. Ингээ яа дууслаа тэгээ энэ дууны ерөнхий хамгийн анхны үндсэн ориг одоо instrumental одоо ай тэр үг мөгөнд хаанаас иш татаж оруулж ирсэн бэ гэсэн чинь Bruce Hornsby гэдэг энэ рок хамтлагийн дээр үе дуусан The Way It Is гэдэг дуунаас ерөөхдөө сампл ерөөхдөө ч гэжтэй яг баг copy paste тавьцаа. Гэтэ бас сайн нарийн ширээний мэдэхгүй л тэгээд одоо бүгдээрээ тэр дуунаас нь хайлт сонсоод сонирхоо ятл. Тэгээ хоёрдугаар бод руу норцгоё. That's just the way it is. Some things will never change. That's just the way it is. За тэгээд саяны дуун үндсэн ориг дуун байлаа. Эндээс самплигээ Tupac дуугаа тэр дэлхий даяар цацагдаад ингээд яасан байдгийн байна. Одоо тэг хоёрдугаар өдрөн бүгдээр орцгоё. I see no changes, all I see is racist faces. Misplaced hate makes disgrace to races. We under, I wonder what it takes to make this one better place. Let's erase the wasted. Take the evil out the people, they'll be acting right. Cause both black and white and smoke a crack tonight. And the only time we chill is when we kill each other. It takes skill to be real time to heal each other. And although it seems evident, we ain't ready to see a black president. It ain't a secret, don't conceal the fact. The penitentiary's packed and it's filled with blacks. But some things will never change. Try to show another way, but it's staying in the dope game. Now tell me what's a mother to do. Being real don't appeal to the brother in you. You gotta operate the easy way. I made a G today. But you made it in a sleazy way. Sell it back to the kid. I gotta get paid. Well, hey, well that's the way it is. За хоёрдугаар удаа орж ирж байна. I see no changes, all I see is racist faces гэхээр те би өглөө би юу ч харахгүй, юу ч ямар ч өөрчлөлтийг харахгүй байна. Тэгээ миний харж байгаа зүйл хөр нөгөө арьс өгнө үйлчлэлтэй цагаан арьснууд байгаа даа. Тэгээ misplaced hate makes disgrace to races гэхээр за misplaced hate гэдэг нь ийм учиртай юм байлаа. Одоо юу гэх энэ буруу тавигдсантай одоо буруу тодорхойлогдсон гэх юм уу юу гэх буруу хандлагатай ийм үзээ ядалт нь юу үүсгдэг гэхээр одоо янз бүрийн өнгө дайрстай хүмүүстэй ийм готом шиг одоо энтэй одоо ичхүүр одоо тиймэрхүү байдлыг бий болгож үүсгдэг. Тэгээ энэний цаана юу гэсэн чинь одоо цагаан арьстай хүн хар арьстай хүн яг адилхан хэмжээний хэрэг хийсэн байлаа. Тэгэхээр цагаан арьстай хүн хар арьстай хүнээс хамаагүй бага одоо ял авах ч юм уу те нэгсэндээ энэ юунаас үүдэж чинь гэхээр арьс өнгөний ялгаан дээр л үүдэж байгаа гэсэн тийм мессежтэй. Тэгээ цаана одоо юу гэх юм одоо адилхан хоёр цагаан арьстай хүн яг адилхан
Тэ гэмтэр хийсэн хоёулаа л юу ажил хэмжээний яалаа. Тэр нөгөөт нь хар юм уу тэ Мексик одоо латин юм ингээ очвол өөрчлөлтөө явуулдаг гэсэн утгатай тийм. Харин сүнгэн дээр болж ингэж яагаад наа гэсэн мессеж илгээж байгаа юм уу юм байна. Байлаа шүү. Тэгээд we wonder what it takes to make this one better place. Let's erase the waste гэхээр тэ бид нар л ерөөхдөө we under гэдэг чинь яг бид нар нийгэмний доор эсвэл бид нэр ойлгоод байгаа ч юм уу те. Тэгээд заримдаа би боддоо энэ нэг гоё те better place-ийг бүтээхин тулд одоо юу хэрэгтэй вэ те. Юу хийж ингэж бүтээсний дараа энэ better place бий болох вэ. Тэгээд let's erase the wasted гэхээр одоо wasted гэдэг чинь одоо согтсон эсвэл одоо үр те ямар ч ашиггүй юм үр одоо зарлах гэсэн утгатай үгс. Тэнгүүл ч яах вэ? Ямар ч юм хэрэггүй. Миний ойлгож байгаа wasted гэдэг нь буруу бодолтой те буруу хүмүүсийг erase байхгүй болгоод эдгээр эсвэл зүг болгоё гэсэн утгатай юм яриад байгаа шүү. Тэгвэл take the hell out of people they be acting like cause more black than white or smoking crack tonight. Тэгэхээр тийм хүмүүсээс чөтгөрийн үзэл санаа бодлыг аваа ачвал те тэдний одоо зөв ингээд акт одоо те зөв үйл хийгээд явна. Яагаад тэгэхээр өнөөдөр тэгээ цагаануудаас илүү харуудны crack ингээд те одоо гудамжны crack cocaine ингээд айгүйх татж байна. Тэгээд the only time we chill is when we kill each other. It takes skill to be real time to heal each other гэхээр зөвхөнтэй бидний chill хийдэг цаг хугацаанд юу гэсэн би биний алсны дараа хоёулаа өгчээ тэгээ chill хийдэг. Тэр хүртлээр бид нэр хизээ chill хийж чаддгүй. Тэгээд одоо жинхэнэ real байхын тулд энэ бол skill одоо авьяас янз бүрийн skill шаарддаг. Тэгээ мөн цаг давхар ороод тэгээд энэ дэр нийлээд би бинийгаа ингээд heal хийхэд хэрэг олдгоо гэсэн дараагийн мөр орж ийн. Тэгээд and although it seems heaven sent we ain't ready to see a black president гэхээр heaven sent гэхээр яах вэ нөгөө тэ бурхнаас илгээсэн дэважангаас илгээсэн юм шиг эдгээр бүх зүйл харагдаж магадгүй. Гэхдээ бид нэр хар өнгөтэй тэ ерөнхийлөгчийг харахад одоо бид нэр бэлэн бишээ гэсэн утгатай бас тухай 90-д онд байтугай 2008 онд хүмүүс Барак Обамаг ерөнхийлөгч болоход бас Саутих ялангуяа South East-ийн айгуу дургуул хийсэн Republic мужууд. The Iran secret don't conceal the fact the painted you packed and still feel black гэхээр энэ бол нууц биш ээ те. Үнэн бодит байдлыг бити conceal хийж одоо бити ингэж хааж боож нуугаач. Penitentiary is packed гэхээр одоо энэ шорон бултай дүүрсэн байна. Битүү хүнтэй байна. Тэгээд энэ дотор нөгөө битүү хүмүүс надад харууд байна. It is filled with blacks гэхээр тийм утгатай. But some things will never change. Try to show another way, but you stay in the dope game here. Яг зарим хүмүүс хизээж өөрчлөгддөггүй. Тэгээд би чамд өөр аргаатай амьдрж болох, мөнгө хийж болох арга ингээд үзүүлэхэд байхад чи хар тамхи зардаг энэ геймэндээ ингээд үлдээд ингээд байгаад байна. Now tell me what's the more to being real don't appeal to the brother in you here. За над хэлээ штэ. Одоо эмхтэй ээж хүн одоо юу хийдэг вэ? Одоо чиний ээж одоо чамайг ингээ харуул одоо юу хөх байсан бэ? Тэгээ being real don't appeal to the brother in you гэхээр тэгээ чам чиний болохгүй байгаа юм үнэн юм чи ингээ хилээд тахад чиний дотор байгаатай ялгаагүй адилхан хар арстам brother чи ойлгоод ингээд ухаарад ингээ замаа өөрчилж чадахгүй байна уу гэсэн юм хоёр мөр явж байна. Тэгээ you gotta operate the easy way. I made it cheated but you made it in a sleazy way гэхээр яах вэ? Чи хамгийн амархан байдлаар ингээд operate одоо ингээд operation хийж ингээд процесс хийж одоо ажиллах хэрэгтэй. Тэгсэн чи үргэлжлээ Америкид гэдэг. Би өнөөдөр $1000 ашиг хийлээ ингээд манер орж чи ихтэй хамгийн амархан муухай аргаар те мөнгө хийсэн юм sleazy юм те одоо sneak хийж юм. Тэгээ selling crack to the kids I gotta pay well hell that's the way it is. Тэгэл жоох хүүхдийн насан туршаагүй хүүхдүүд чи crack cocaine зараад гэсэн нөгөөд I gotta get paid би тэгээд мөнгө олж амьдралаа залгуулах хэрэгтэй шүү дээ гэсэн пак орж. Well hey одоо тэгээ яа их одоо наа чи тэгээ жамсороо болдгоо болж ийн гээд 2 дугаар бадаг дуусчин тэгээ энэ одоо дараа 3 дугаар орцгоё. We gotta make a change. It's time for us as a people to start making some changes. Let's change the way we eat, let's change the way we live, and let's change the way we treat each other. You see, the old way wasn't working, so it's on us to do what we gotta do to survive. And still I see no changes. Can a brother get a little peace? It's war on the streets and a war in the Middle East. Instead of war on poverty, they got a war on drugs so the police can bother me. And I ain't never did a crime I ain't have to do, but now I'm back with the facts, giving it back to you. Don't let them jack you up, back you up, crack you up, and pimp smack you up. You gotta learn to hold your own. They get jealous when they see you with your mobile phone. But tell the cops I can't touch this.
I don't trust this. When they try to rush, I bust this. That's the sound number 2. You say it ain't cool. My mama didn't raise no fool. And as long as I stay black, I got a stage strap. And I never get to lay back. Cause I always got to worry about the payback. Some buck that I roughed up way back. Coming back after all these years. Right-a-tat-tat-tat-tat. That's the way it is. За тэгээ сайн оржсэн 3 дугаар бадг интерлюдтэй орж иж. Тэгээд интерлюдэн тэр эхний 7 мөр болохоор we gotta make change. Тэгээ өөрчлөлтийг бид нар хийх хэрэгтэй. It's time for us as a people to start making some changes гэхээр тэгээд бид нэр as a people гэхээр одоо хүмүүс гэсэн утгаараа тэгээд хар цагаан Аз одоо юу Европ, Латин гэж хуваагдахгүйгээр хүмүүс гэсэн утгаараа бүгдээрээ нийлж ийм өөрчлөлтийг хийх хэрэгтэй цаг үе болсон байна. Тэгээд let's change the way we eat, let's change the way we live гэхээр тэгээд бид нэр яаж хоолунд идэж одоо яаж амьдарч байгаагаа энэ стил одоо юугаа өөрчилъё, энэ way одоо тийм арга барилаа өөрчилъё. And let's change the way we treat each other гэхээр би биентэйгээ яаж ийм муухай харьцаж байгаа байлаа зогсоогоод одоо энийгээ өөрчлөөд гоё найрсахаар одоо би биендээ тусал дэмжээ харьцаа. You see the old way wasn't working, so it's on us to do what we gotta do to survive гэхээр та нар харж байна уу энэ хуучин арга барилтай энэ дээр үе old way нь болохоор ажиллахгүй байна. Болохоо очиад байна шин цаг үе те. Тэгэхээр it's on us to do what we gotta to survive гэхээр тэгээд одоо бид нар дээр л ерөнтэй одоо юу хий цаашаа амьдарч одоо survive хийхэд бол яахих нь одоо биднэрээ шалтгаалаад байна. Тийм болохоор бүгдээрээ ингээд change хийя, өөрчлөлт хийя гэж оруулж ирсэн саяны интерлюд юм байлаа. Тэгээд үргэлжлээд үндсэн бадг нь орж иж байгаа маа. Тэгээд and I still see no changes. Can I brother get a little peace гэхээр үргэлжлээд би гисэн хэдэж би одоо хүртэлтэй өөрчлөлтийг харж чадахгүй байна. Тэгээд can I brother get a little peace гэхээр одоо энэ хар харьцаа brother чинь жоохон ч гэсэн их таймныг бид нар ч ингэж хүсч болох уу? There's war on the street and a war in the Middle East. Is there a war in poverty? Тэр нь яг хоо тэгээ одоо гудамжинд ингээд бүүн дайм байна. Одоо хүүдтэй гэрээд ингээд харууд бивнийгаа буудаж байна. Одоо мөнгнөөс суучтай одоо gang bang яа тэ бас тэгээ хажуугаар дундаас нөгөө Афган, Иран, Афганистан тэ бас ингээд дайм болоод тэгээ instead of war and poverty гэдэг ядуучуудаа ингээд тэ анхаарал тавьж тэднийхээ амьдралыг сайхан болгоё гэж бодохын оронд they got a war on drugs so the police can bother me гэхээр тэднэр гэдэг нь одоо цагаануудыг л хэлдэг юм шиг тэ цагаан арстангууд ингээд тэ drug одоо энэ хар тамхинаас болоод бид ингээд ядуу байгаа даа гэдэг ийм бодлогоор тэ хар тамхиг зогсооё гэсэн ийм бодлогоо боловсруулаад тэгээ цагдаа нартай хамтарч ажилласан тэнгүүл цагдаа нар can bother me гэхээр тэ цагдаа нар намайг зүгээр явж байгаа тэр шалгаар нэгжээ тэ чи хар ухраас чи хар тамхи зардаг гэсэн тэр нөгөө стереотип гэдэг байгаа шүү дээ. Тэрэндээ үндэслээд ингээд яагаад энэний орондоо хар тамхи хэрэглэдэггүй ядуу зүгээр амьдралынхаа төлөө зүтгэж байгаа харуу зөндөө байгаа те тэднийг ингээд ядуу тэрлээ poverty-гээс нь гаргаад ядаж ингийн middle class доо төхөж очих ч юм уу те эсвэл тэрний энэ битвийн болгоход тийм арга хэмжээ болгож өгөхгүй худлаа те хар тамхиг яана гэдэг нь цаагаараа бодлогын алдаа гарсан гэж бас дуулаалах шиг. Тэгээд and I never did the crime I have to do гэхээр тэгээд би одоо өөрийнхөө хийхгүй гэсэн хизээс хийхгүй гэсэн crime-аа би ингээд амьд явж тэ survive хийх нь бол ингээд хийж байгаа гэсэн. I never did the crime I have to do гэдэг нь тийм учиртай юм байлаа. Хэрвээ тэ одоо үнэхээр ийм биш цаана боломжтой эсвэл ингээд хар тамхи зараа хүүхдүүд зараад ингээд мөнгө болоод амьдраад ингээд явах заавал юм албагүй л гэсэн утгатай. Мөрөө дуусчин тэгээ but now I'm back with the facts I give it back to you гэхээр тэгээ одоо би буцаад тэгээд үнэн байдлыг тэ ингээд авчираад ингээд та нарт одоо ингээд give it back to хэлж өгч байна. Тэгээд don't let him jack you up back you up гэхээр jack up гэдэг чинь одоо тэ одоо алах fuck up одоо гэсэн утгатай тэ чамайг тэдний битгий одоо чамайг ингээд тэ destroy хийж янз бүрийн юм чинь нурааж ингээд сэтгэл санаа унууд яад ингэж битгий дээрлэхүүлээ тэ crack you up and pimp smack you up гэхээр pimp smack гэдэг чинь одоо алгадаж малгадах тэ юу гэдэг тиймэрхүү утгатай шүү дээ. Тэгээд тэдний битгий тэгэж ингэж дээрлэхүүл тэ одоо өөрийгөө битгий тэгэж тэднэрт дээрлэхүүлээрээ you gotta learn to hold your own гэхээр чи өөрийнхөө өмнөөстэй ингэж юм хэлж ингэж эсвэл өөрийнхөө өмнөөс ингэж юм хэлэхгүй цагдаа нартай ялангуяа харцалдаж өөдөөс нь resist хийхгүй ингээ байх хэрэгтэй гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд they got jealous when they see you with mobile phone гэхээр тэг чамааг ингээд гар утсаа барьцаа явж байгааг харахаар тэд нэр
ингээ цагаан арстангуудтай ингээ жалс болж ингээ атаархдаг гэсэн утгатай. Ерөнхийдөө бас цагаануудыг хараад хат ялангуяа юм хөдөө амьдэрдэгтэй жижигхэн тосхон хотоос холдож үзээгүй юм цагаанууд тэгээд нөгөө өөр одоо тэ юу гэдэг хар латин Аз маз хүмүүстэй өөрөөс нь нэлээд юмтай байх, өөрөөс нь гоё амьдарч мандрахад дандаа ингэж атаарч тэ. Тэгээд эднэр Азууд эднэрийн minorities тийм болохоор цагаануудаас эднэр доор амьдрах хэрэгтэй гэсэн. Ерөнхий нэг тиймэрхүү үзэл бодолтой. Ялангуяа хөдөөний цагаанууд энэ тэ цус ойртолтой юм Америк батхан жижигхэн муужийн тосгоноосооч гарч үзээгүй тийм хүмүүсүүд л их аюултай. Тэд нар ч юм уу оркууд тэ бас бэрцгүй шүү дээ. Тэгээ үргэлжлээд but tell the cops they can touch this. I don't trust this when I try to rush a bus this гэдэг. Тэгээд цагдаа нарт хэлсэн те миний гар утсанд одоо миний юу хинт ч хурж хинч хурж ингэж чадахгүй. I don't trust this би энд итгэхгүй when they try to rush a bus this. Тэгээд тэд нар яарад ингэ хүрээд ирэхэд би өдөөс нь өөр ингэсэн те бүх юма хэлээд a bus this одоо бодоо олгож идлнэ. Одоо юу гэдэг bus гэдэг чи одоо хэмжил хийвдэх задлах юу гэх те тиймэр утгатай баригдах ч юм уу. Тэгээд that's the sound of my tool гэхээр энэ бол миний одоо toolтэй одоо багж хэрэгсэлд одоо хэрэглүүрүүдийн одоо юу нэ сонсож байгаа саунд нь те дуу чимээ надад энэ байна гэсэн утгатай. Яг ямар юу сайн мэдхгүй цаанаа хэлээд байгаа. Тэгээд you say it ain't cool my mama didn't raise no fool гэхээр тэг чи хэлэхдээ энэ бол cool биш ээ. Тэг миний ээж ийм тэнэг хүн өсгөөгүй. And as long as I stay black I gotta stay strapped. Тэг үргэлжлээд би as long as I stay black гэдэг би хар хэдий чинээгээр хар тэг удаан ингээд хар арьстан байж энэ Америкт амьдрах тусам би тэр хугацаанд ингээд gotta stay strapped гэдэг. Strapped гэдэг нь одоо буутай байх гэсэн утгатай юм байна. Тэгээд буута байнга байх хэвээр and I never get to lay back. Тэгээд би хоошоо ингэж нуруугаа те lay down одоо ингэж амарч ингэж хизээч тайван байж болохгүй because I always got to worry about the payback гэхээр тэг би үргэлжлээ одоо ямар нэг хийс юмныхаа тэр хариу үйлдэлийг те надаас ингэ сөргөөр их болов гэж би дандаа always got to worry гэдэг тийм дандаа ингэ санаа зовсон байрантаа тэгж payback-нд буцаад ирчихэн болов гэж тэгж байдгаа. Some buck that are roughed up way back coming back after all these years гэхээр Тэ some buck гэхээр яг бас нэг хартай одоо бүр дээрүүд ингээд асуудал оролцоо roughed up гэхээр тэ хальт оролцолтод өнгөрсөн юм хүн coming back after all these years гэхээр энэ олон жилийн дараа буцаад над дээр төв сонзон хүсээд ирж байна. Тэгсэн ратататат that's the way it is гэхээр тэгээд үнэхээр асуудал үүсгээд бол би өдөөс нь буугаараа бууднаа тэ рататат тэгэл that's the way it is гэл ингээл дуу маань ерөөхдөө дуусч байна. Тэгээд тухайд хэлсэн юмнууд их нь одоо хүртэл 13 жил яг адилхан те ерөөсөө солигдоогүй яг хэвээрээ байгаал нь тэгэл энэ арьс өнгөний үзэл гэдэг чинь Америк ер нь дэлхий хааж байгаа. Гэхдээ монголчуудыг хараад тахт монголчууд нэг сайн мэдэрдэггүй юм шиг байна. Тэгээд мэдэрж байгаад нь болохоор бүр ингэж Европт очиж эсвэл Австрали юм уу те эсвэл Африк эсвэл Латин Америк эсвэл бүр Америкт ирж юм Азуу цөөх амьдэрдэг тийм газар ирэхээр яг бие махбодоор сайн мэдэрж эхэлдэг юм шиг байна. Би л энд арьс өнгөний ялгарл гэдгийг биеэрээ бүр ингээд яс махаараа туулж мэдэрчээд Монголд очисон чинь бүр тэрнээс өөр үзээ ядалт ингээ хоорондоо явагддаг. Энд адилхан нэг Монгол улс нэг Монгол улсын иргэншилтэй нэг газар амьдарч байгаа нэг хүмүүс ингээ адилхан үзэгдэж харагдаг бүгдээрээ л өнгөрөн нүдтэй те тийм байж би хоорондоо бүр амар хуваагдсан. Бараг энэ Америкт харуу цагаанууд латинууд гэж хуваагдгаасаа илүү бүр Монголд бүр тэгж амар хуваагдсан байгаа шүү дээ. Тэгээ та нар боддоо тэр дунд бүр өөр юм Аз завэли эсвэл зүгээр хар те эсвэл юм цагаан арьстан бас нэг өөр юм нийт хүн амын бас нэг хэсэг бүлэг бос тийм хүмүүс гаднаас ингэж нүүж орж ирээ те Монголд ингээ амьдэрдэг гэд яг юм харуу цагаанууд чиг түүхтэй тийм байвал нөгөө жинхэнэ те нөгөө Чингисийн монголчууд одоо тэр хүмүүст яаж галзуурч солиорж одоо яах байсан бол та нар төсөөлж байна. Би тэгээ бодож байсан байхгүй. Эдгээр одоо бүгдээрээ адилхан харагддаг те адилхан нэг хэлээр ярьдаг адилхан ингээд монгол хүмүүс үжиж яагаад ингээд хоорондоо нэгдэх байтал ингээд халцаа те нэг ингээд бүр нутаг уусч алга доо юу гэдэг шашин шүтлэг тэр наам засаг ёо өстө мэдэхгүй хичнээн яаж хуваагдаад байгаа те тэгээд нөх хүний доор орохгүй те дандаа дээр нь гардаг гэсэн юм ядууч баянч тийм бүгд менталити юм үдэл сурталтай энэ тэрэнд ингээд шигдсэн те тэгээд тийм хүмүүс чинь бүр мэдэхгүй одоо тэр жинхэнэ яг нөгөө цагаанууд яаж
харуудыг Азиудыг латинуудыг яаж ингэж арьсангүйр дээрлэгдэг тийм мэдрэмж үл хизээч ойлгохгүй байхгүй. Тэгээд ерөнхийдөө арьс өнгөний одоо энэ асуудал бол аль дээр байсан. Тэгээд одоо хүртэл байсаар байна. Трампыг ерөнхийдөө босноос хойш бүр их чангарсан. Тэгээд одоо явандаа юу болж юм байгаа яах юм бэ? 20 онд Трамп гарчвал энэ уламжлал чангалаад явах байх. Тэгээд ч одоо аргагүй юм да сүүлд нь бодоод татах. Тэгээд нийт Америкийн 68-69% нь цагаан арьстан байна гэж аахгүй нийт хүн амын. Тэгээд үлдсэн нэг 17-8% хараад нэг 5-6 Азиуд үлдсэн нэг 12% бас нэг латин ингээ холдож мөлдсөн байдаг юм уу да чаавас. Тэгээд Азиуд нэг цагаанууд нь дийлэх болохоор яхаа аргагүй л бас ингээд энэ тэнд бас юм тэнэг цагаануудаа таарад нэмэрхүүл байд юм байл ихтэй мэдэхгүй. Энэ арьс өнгөний энэ хүзэл хизээч өөрчлөгдөхгүй хаа ялангуяа энэ Америкийн жижигхэн тосгонуудтай энэ хөдөө урагшаа Саут Ист хоошоо Норт Дакота, Саут Дакота, Вайоминг юу гэдгийг олон үндэстэн ястан амьдэрдгүү те энэ маркет жижигхэн тийм том хот мот байдгүй нэг тиймэрхүү газрууд бол арилахгүй хаа. Тэрээс том хотууд бол бас гайгүй штэ хаач тэр чинь 9 шидийн өнгө те үзэл суртал янз бүрийн одоо хүмүүс адилж байна тэгэл. Тэгээд дуугаа ямарчсууд ингээ орчууллаа. Тэгээд дараа удахгүй дахиад өөр шин дугаар бүгдээрээ уулзцаая.